Сайн байна уу? Намайг Нами Эрдэнэ гэдэг. Би Солонгос улс дээрээд SNB гэдэг имлэгт хараад хэлүүлэхээр ирсэн. Ер нь ингээд интернетээс нэлээд хайж агаад ингээд миний ингээд сонсдог дуучин, үздэг жүжигчин тэгээ Солонгос ерөнхийлөгчийн хүртэл ирж хараад хэлүүлжсэн гэдгийг ингээд хараад тэгээ ер нь баталгаатай байна гэж бодоод ер нь сонгосон. Тэгээд ирээд ингээд баха шинжилгээ өгөөд тэгээ шинжилгээнийхаа дараа нөгөө эмч маань тайлбарлаж өгөөд ер нь бол юм хоёр төрлийн хаалгаа хийх боломжтой байна гэж хэлсэн. Нэг нь болохоор Smile-ийг тэгээд нэг нь Lasik гэдэг хаалгаа. Би болохоор өөрөө ер нь Lasik-ийг хийлгэн гэдэг ер нь бодсон байсан. Тэгээд яг Lasik нь болно гэхээр тэр хаалгааг хийлгсэн байгаа. Тэгээд хаалгаанд ороход бол ер нь ямар нэгэн айдас бол байгаагүй. Ер нь айгүй ингээд тайван байсан. Эмчнэр нь ч айгүй ийдгээд тайлбарлаж өгчээсэн болохоор надад тийм айхт айдас ерөөсө төрөөгүй. Хаалгаандаа орчоод дуусны дараа болохоор мэдээ алдагчсан гараад нэг жоохон өвдөж эхэлсэн байгаа. Тэгээд нэг 30 минутын дараа эмч дээрээ ороод дахиж нэг тусгаалгаад тэгээд ер нь зүгээр исэн. Тэгээд ер нь өдрийн туршид ер нь нөгөө нэг зааврынхан дагуу бүх тусгаалга дээрээ тусаагаад ер нь бол тэр өдрийн хойроноос нь ахуулаад ер нь хэвийн амьдралдаа буцаад орсон. Ер нь ингээд хэцүү зүйл ер нь байгаагүй юм шиг санагдсан. Тэгээд ер нь бол сэтгэл маш өндөр байна. Одоо ингээд миний зүүнүүд 100%, баруунууд 90% таа хавдаг болсон. Тэгээд ирээдүйд бүр сайжирна гэж хэлсэн байгаа. Тэгээд ер нь бол маш их баяртай байна.